болгож байна. Тийм ээ сайхан энэ бол одоо орчин цагийн залуучуудын тавих ёстой заалтсан газарт нь одоо илээ гэдэг шиг ийм сайхан асуулт байна. Учир нь өнөөдрийн залуучууд өмнөх бидний 5-10 жилийн залуучууд шал өөр болсон. Эдгээр бол компьютер техникийн өмнө бусад мэдээллийн техник дээр маш сайн ажилладаг болсон. Тэгэхээр орчин цагийн эрчим хүчний мэргэжилтэд болсон хүчин гэдэг чинь энийг цаг уяад дагаад 21-р зууны хамгийн бүтээл сэтгэгч ийм инженеруудад бий болж өөрөөс өөр гарцаагүй ийм нөхцөл байдал орж байгаа. Манай сургууль бол дотроо бол 3 мэргэжилтэй 3 салбартай цахилгаан техникийн энэ салбар, цахилгаан инженерийн салбар, дулааны инженерийн салбар, агшин түвшний салбар гэсэн ийм сайхан салбаруудтай бий болж байгаа. Ер нь манай сургуулийг одоо элсэх сонирхолтой хүүхдүүд бол одоо математик, физикийн ухлаа их сайтай. Ер нь тэгээ манай сургууль бол сүүлийн үед бол 45 баг 50 гаруй шин төрлийн лабораториудыг ашиглалтанд оруулсан. Ер нь гараар юм хийдэг, гараар юм бүтээдэг, шин сэтгэгч юм залуучуудыг бий болгоход тэнд их анхаарч ажиллаж байгаа. Үүнтэй яг төсөөд агшин түвшний бас салбарыг бол бий болгосон л да. Энэ бол бид магистрийнхаа юу одоо зэрэгцол, докторийн зэрэгцолыг бол одоо яг судлаач шиг орчин цагийн одоо гадаад орны одоо доктор, магистрийн одоо пул систем гэж ярьдаг л бүрэн хичээлж явдаг. Тэгээ судалгаа хийдэг, улс орондоо тулгымц асуудлыг шийддэг, ажлынхаа багаар ажилладаг ийм сайхан залуучуудыг бэлдэх гэсэн шин зорилго тавиад ажиллаж байна. Ер нь эрчим хүчний салбарт ороод төгсөөд гарахад бол манай сургуулийн төгсөгч нар бол 95% нь ажилттай байдаг. Маш сайн ажилттай байдаг. Ер нь тэгээд манай дулааны цахилгаан станц эрчим хүчний том байгууллага болох цахилгааны дэд станц дамжуулах, түгээх, за дулааны шугамсуулж, орон сууц гэл бүх салбарт манай төгсөгч нар өнөөдөр бол баг 91-2% нь одоо тэрний дарга, ерөнхий инженер, хэлтсийн дарга, инженеруудын албыг хашиж байна л да. Тийм учраас бол одоо ажлын байс байхгүй, айх зовх юм байхгүй. Сургуулийн технологи бол цоо шин одоо бид нар технологи руу шилжүүлсэн байгаа. Энэ дотроо бол дандаа гадаадын агшин түвшний буюу одоо бид нар 2 дээр нэмэх 2 гэж одоо шинэ хөтөлбөрүүд байгуулсан. Энэ 2/2 маань хойд эрчим хүчний сургуультай цахилгаан дулаан сэргийт эрчим хүч гэсэн чиглэлээр одоо тэр оюутнуудаа бүртгэж авч илсүүлээд хятад сургууль руу одоо хятад болон зөвлөлтийн сургууль руу явуулж байна. Мөн зөвлөлтийн Москвагийн эрчим хүчний сургууль дээр магистр, доктор нэг дээр нэмэх ураалын их сургуультай мөн нэг дээр нэмэх гэсэн ийм хэлбэрүүдээр бид нар одоо болсон хүчний бэлдэж байна л да. Манай болсон хүчний нэг онцлог байдгийн зүгээр бусад улсууд бас сонирхож хардаг. Зарим залуучууд хүүхдүүд Америк, Англи явуулж одоо Япон болоод авах тэр мэргэжлийг бүгдийг эзэмшмээр болоод ирэх юм боддог. Гэтэл манай энэ эрчим хүчний техник технологи угаасаа Оросын болон өмнөд одоо Хятадын энэ орчин цагийн технологи ашигладаг учраас бид энэ хоёр орнотойгоо суралцаа төгсөхөд бид хамгийн орчин цагийн шин технологиг эзэмшээд гарах бүрэн болцоотой байдаг л да. Үүгээрээ их манай мэргэжил их даваа талтай, онцлог их сайхан мэргэжилтэй. Бид чинь дээр бол маш их анхаарч ер нь бүхэл одоо лаборатори, шинэ лабораториуд, шинэ одоо компьютер програм хангамж, шинэ одоо төгссөн доктор хамгаалсан олон сайхан багш наруудыг бол одоо манай сургууль дээр багшилж оюутнууд залуучууд ахиулж байна л та. Бид өнөөдөр ганцхан дээрүүд бол ашиглалтын инженер гэдэг. Өнөөдөр бид дандаа зохион бүтээдэг, шийдвэр гаргадаг, тэр ажлын байран дээр ямар асуудал үүсхийг зайлуулж чаддаг ийм залуучуудыг бэлдмээр байна. Энэ бол өнөөдөр 21-р зууны одоо судлаач сэтгэгч инженери гэж бид яриад байгаа. Ийм асуудал бидэнд өнөөдөр хэрэгтэй. Монгол орн хэдийгээр хүн ам цөөхөнтэй нутаг орн ихтэйж гэсэн захиргаан эрчим хүч бол хайрцангуйгаар бүх сундуудад очсон шүү дээ. Захиргаан эрчим хүч. Мөн дулаанч гэсэн одоо 5 бүсүүд бол хэрэглэж байна. Ийм учраас бид ийм мэргэжилтэйгээр цаашд уялдуулаад бид дулаан цахилгааны эрчим хүчээр нэмээд IT-ийн мэргэжлийг давхар эзэмссэн одоо програм хангамжийг давхар эзэмсэн ийм олон залуучууд өнөөдөр 21-р зуунд бидэнд хэрэгтэй байна. Өнөөдөр тэд үүдэр технологиг авч явах шаардлагатай байна. Бид ийм л инженер техник ажилтныг бэлтгэн гарах зорилготой ажиллаж байна.
боловсролын үнэлгээний төвөөс одоо хэлж байгаагаар эсэлтийн эрхийг шалгалт өгж байгаа одоо хүүхдүүдийг одоо өнгөрсөн жил харахад жишээ нь 10 одоо хичээлээр шалгалт өгч байна да. Гэтэл энэ жил бол харьцангуй бага буюу одоо дунджаар нэг 3 хичээлээр шалгалт өгч байна. Энэ дотор одоо ер нь нийтлэг одоо жишээ нь математик, нийгмийн ухаан гэдэг ч юм уу иймэрхүү хичээлээр өгч байна. Гэтэл одоо бусад ялангуяа нөгөө шинжилгээ ухааны технологийн сургуульд орохын тулд математик, физик гэдэг өөр өөр хичээлүүдээ бас шалгалт өгөх хэрэг байдаг. Гэтэл одоо энэ физикийн хичээлээр шалгалт өгж байгаа хүүхдүүд бас их цөөн байгаад байна. Тийм. Энэ нэг асуудалтай байгаа маа. Энэ бас боловсролын системийн бас шууд холбоотой. Учир нь 12 жилийн боловсролтой хүүхдүүд дотор энэ физикийн хичээлийн өглөөнийг одоо сайн өгөхгүй одоо физикийг хаягдах. Ер нь бол ертөнцийн юм бүтээж сайн хийдэг улсууд бид нар ч гэсэн өөрсдөө анхаарч ажиллаж байх хэрэгтэй шүү дээ. Дэлхийн ертөнцид шинэ бүтээгч, шинийг одоо санаачлагч, улс орныхоо хөгжил хувь нэмийн оруулсан агуу их зохион бүтээгч Америкийн Эдисон, Чехийн Тесла гэх том инженерүүд дандаа ийм физикийн үзэгдлүүд дээр юм туршиж томоохон одоо нээлтүүдийг хийж улс орныхоо хөгжил зэсрэл дэлхийн нийтийн хөгжил хувь нэмэр оруулж байгаа юм чинь. Тэгэхээр бид энэ физикийн шинжилгээ ухааны төлөв маш сайн үзэх хэрэгтэй. Энэ барууны систем ч гэсэн энэ системийг бол маш сайн хэрэглэв. Гэтэл манай нөгөө физикийн шалгалт, физикийн хичээл ордгоо, физикийг алаг цаг хаягсан тийм тохиолдол гарч байгаа хгүй. Энэ юу байж болохгүй зүйл. Энийг одоо зас сайжруулах хэрэгтэй л гэж би өргөж бодож сандаа хийж яддаг л да. Өнгөрсөн жил би одоо нэг танай сургуулийн эрчим хүчний сургуулийн нэг оюутнаар мэдээ бэлтгэжсэн л да. Тэгэхэд нөгөө тухайн оюутны 1-р курс ахт нь уулзаад сая өнгөрсөн жил би ингээд 4-р курс ахт нь уулзчихсан. Тэгэхээр тухайн оюутны бол хэлэхдээ бол анх бол нэг энэ шүтээсийн одоо эрчим хүчний сургуулийг сонгосон шалтгаан нь юу вэ гэж асуусан чинь нөгөө ховдын бүр ингээд тийм хязгаарын одоо суманд амьдардаг тийм хүмүүс байгаа байхгүй. Тэр тухайд нөгөө суманд нь тог тасраад ингээд аяг хүндрэлтэй байдаг. Тэгээ би одоо ингээд шүтээсийг эргэж төгсөөд одоо сумандаа яг энэ мэрэгчлэрээ ер нь ажиллана гэж хэлжсэн л да. Тэгэхээр ерөн зүгээр би танаас юу гэж асуух гээд байна гэхээр яг ингээд одоо шинжилгээ ухааны технологийн сургуулийн шинэ одоо ер нь шинжилгээ ухааны технологийн сургууль одоо шинэ танай сургуульд ирсэж байгаа хүүхдүүд хэр яг энэ мэрэгжлийнхээ талаар мэдээлэлтэй байна уу те. Үнэхээр яг одоо сонгож орж яана уу? Тэр тал дээр ер нь ямар байх шиг вэ? Мэдээлэл хэр авсан байдаг байх шиг мэрэгчлээ. Ер нь бол хүүхдүүд бол энэ бол юугаар шалгуур нь үзүүлэлт нь юу байх вэ гэвэл эсэж ороод ийш тийш шилжиж юу өөрчлөгдөж юу гэдгээс бас тодорхойлогдно л да. Хэрвээ тийм биш байвал энэ өнөхөр сонирхол орсон байсан хүүхд байна шүү дээ. Өмнө хүүхдүүд бол өөртөө мэрэгжилээ дур сонирхолтой барилга архитектур ч юм уу өөр мэрэгжлүүдээс маш их орж ирдэг. Манай Монгол Улсын сургуулиас их электроникээс орж ирдэг. Одоо эрчим хүчний сургуульд орё, яг эрчим хүчний мэрэгжлийг эзэмшье. Яг өөрийнхөө хэлдэг орон нутагт байгаа захиргаа эрчим хүч яагаад тоглолтод байгаа. Энэ бол хамгийн бас л одоо эх орон сэтгэлгээ байхгүй. Одоо бид залуучуудаа бүчээ сэтгэлгээ дээр нэмэх нь эх орон сэтгэлгээ, эх оронч үзэл бодлыг сайн шингээж хэрэгтэй. Улс орныхаа хөгжил би юу хийж чадах вэ гэдэг нэг үргэлж дотоод сэтгэлд нь ийм хүмүүжлээ, нийгмийн их ашиг үргэлж ингэж бодож нийгмийн төлөө ажилтдаг тийм сайхан залуучуудаа бид бэлдэж гараад үргэлж хичээл сургалтаараа давхар энэ хийж явах хэрэгтэй гэж бид нар үздэг. Энэгээр шийдэж байгаа юм. Яг энэ бол одоо ингээд гарахт бол тэр өөрөө тэр асуудлыг шийднэ. Өнөөдөр бол эрчим хүч эдийгээ загялгаан тийшээ очсон ч гэсэн тэр алс холын нутгууд бол одоо сэргийгдэх эрчим хүчрээгээд сайхан шин хэлбэр их усрууд бий болсон. Тийм учраас баруун зүг ховдын чиглэлийн хүүхд байна тийм ээ. Тэн чинь 2-3 усан цахилгаан станцууд одоо увсад баян үлгээд баригдаж байна. Тэгээ нар салхины станц ингээд баригдвал ер нь бол эрчим хүчний хөгжил маань бол цаашдаа 20-10 жилдээ бол их гэрэл гэгээтэй суурилсан хүчин чадлын одоо бол өнөөдөр 1500 бол хаашмдаа 1800 хүртэл нэмэгдэх ийм бүрэн болцоотой их сайхан ирээдүйтэй. Бид эрчим хүчний асуудлыг бүрэн эндээ төсөж шийдэж чадах юм бол Монгол орн хаач амьдрахад болцоотой. Хаач юугаа хийгээд явахад бол одоо хүн сэтгэе тэндээ бүтээн байгуулалтыг явах бол бүрэн боломжийг л бий болох хэрэгтэй гэж бодож явдаг. Тэгээ яг энэ асуултаас ерөн зүгээр лавлаа асууж. Ер нь бол яг эрчим хүч бол бидний хэлдгээр бол улс орны одоо тулгуур ориглон гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр яг ер нь эрчим хүчгүйгээр бид бол юу ч хийж чадахгүй. Эрчим хүч бол маш чухлаа. Тэгэхээр ерөн зүгээр яг энэ салбарын хэтийн төлөвийг та бас ер нь яг юу гэж харж байна? За энэ чиглэлийн эрчим хүчний хөгжлийн хэтийн төлөвийг бол манай одоо төгсөгч одоо таавханд бас бахархалтай хэлж болно. Манай эрчим хүчний яамны сайд 50 бик залуу энэ манай төгсөгч шүү дээ. Төгсөөд энэ сайхан залуу одоо энэ эрчим хүчний яамыг толгойлоод түүний бүрэлдэхүүнд байгаа төрийн нарийн бичгийн дараа насан бүгдээр манайхны төгсөх залуучууд байгаа. Тэд бүлэглээд одоо энэ одоо үзэл баримтлаа бол ойрын хугацаанд хэрэгжүүлэх эрчим хүчний хөгжлийн талаар маш тодорхой асуудлууд байсан. Одоо шинэ их усрууд барих 5 толгой багнуур за тэгээ сэргээгдэх 10-15 мегаватт хүчин чадалтай станцууд тэгэл энэ зарим төрлийн усан цахилгаан станцууд
мөн одоо суурлагдсан хүчин чадлууд ТЭС 3-ын хүчин чадлыг өргөдгөх, ТЭС 2-ын хүчин чадлыг өргөдгөх, ТЭС 3-ын хүчин чадлыг өргөдгөх гэх мэтлэнгээр их өөртөө авч болох бололцоотой, маневртай ийм одоо санал төслүүдийг өргөн хэрэгжүүлж эхэлж байна л да. Маш залуу улсуудаас маш зөв санаануудыг гаргаж ирээд ер нь Монгол орн бол нийт эрчим хүчний 20%-ийг гаднаас импортоор авдаг шүү дээ, Орос улбаны услаас. Тэгвэл бид аажимдаа импортоос биш эргээд хүчин чадлаа нэмэгдүүлээ сурлагч шинжилгээ. Экспортлогч орн болъё гэсэн томоохон энэ тэм зорилго эдгээр тавьж ажиллаж байгаа. Энэ бол маш ухаалаг. Бид ирээдүйдээ эргэж одоо гадагшаага цахилгаан эрчим хүчийг зардаг, хэрэг яадаг, ашигладаг ийм болж хувирах юм бол манай эдийн засаг ч гэсэн ганц уул уурхаас хамаарах биш. Бас эрчим хүчнээс хамаарах ийм чухал эдийн засгийн нэг сайхан одоо зам гордлог одоо юу гэдэг юм да одоо харагдаж байна л да. Одоо зураглал бол эрчим хүчний салбарыг ярина гэхээр хүн байх хэрэгтэй. Хүний нөөц хүн бас чухал хэрэгтэй. Тэгэхээр хүний нөөц ярих гэхээр одоо хүний нөөцийг бэлтгэж байгаа боловсон хүчин бас чухлаа. Боловсон хүчнийг сургууль бэлтгэж байгаа. Гэтэл энэ салбарынхны гол одоо бараг 95% шинжилгээ ухааны технологийн сургууль бэлтгэж байна. Тэгэхээр ойрын ирээдүйг ерөн шинжилгээ ухааны технологийн сургууль одоо юу гэж харж байна те ойрын эрдэнэ төлөвийг. Тэгэхээр одоо эргээд ингээл техник технологи хөгжөөл бүх юм шинжлэхтэйг дагаад сургууль ч гэсэн мөн адил одоо хэтийн төлөв бас маш шинжлэгдэж аливаа зүйлийг бас шинээр оруулж ирэх шаардлага бас үүсэж байна л да. Зөвхөн тэ зөв сонирхолтой асуул. Ер нь бол манай шинжилгээ ухааны технологийн их сургууль бол Монгол улстай ажил үйлдвэр ялангуяа инженер техник ажилтны бүрэн бэлтгэдэг хамгийн томоохон том сургууль. Азтаач бас томоохон том сургуульд ордог. Яг үнэтэй юм сургууль байгаа. Манай чи ганцхан одоо эрчим хүч биш, барилга, холбоо мэдээлэл, хүнс, одоо уул уурхай, механик технологи, одоо мэдээлэл за тэгээд бусад аймаг сумдуудаа салбарууд ордог. Ер нь бидний хоёрын гол зорилго бол манай эрчим хүчний шинжилгээ ухааны технологийн их сургуулиас бол 2010-аас 2020 онд хөгжүүлэх үндсэн баримт бичгийг бол боловсруулсан байгаа. Энэ баримт бичиг дотор юу агуулгадах вэ гэвэл бид аж үйлдвэрийн 4-р хувьсгал 2010 жилийн дараа бид ямар мэрэгжилтэн бэлдэж манай улс орныг авч явж явах вэ? Тэрийг зорилтыг тавьж өгөө тэрийг бид бодлогын баримт бичиг болгож хувирсан. Энэ бодлогын баримт бичиг маань бол одоо таавал харагдаад энэ байж байна. Ингээд шинжилгээ ухааны технологийн 2030 стратеги ийм төлөвлөгөө. Энэ дээр бол жилээр хийх ажлын төлөвлөгөөг нь гаргаад жилээр хийсэн гүйцэтгэсэн ажлыг төлөвлөгөө гүйцэтгэлээр нь хянаад бид 10 жилийн дараахад хамгийн сүүлд ямар байдалд хүрэх вэ гэдэг энэ дээр бүгдийг заасан. Энэ дотор ямар хөө байдалд хүрэх юм даа гэсэн зүйлс. Ер нь бол их сайхан одоо ингээл энэ номны дагуу явах нь шүү дээ. Энэ номын энэ ч одоо зорилго стратеги боловсруулах хэрэгтэй ш. Тэрийг бид хэрэгжүүлэх хэрэгтэй. Альва одоо шинжилгээ ухаалаг одоо онлог одоо шинжилгээ ухаалаг онлын үндслэг гэдэг чинь ийм л байхгүй юу? Юм бид төлөвлөл боловсруул бүгдийг ингэ санаагаа нэгтгэжээж тэр зорилгоо тавиа тэгээд тэрнийхээ төлөө зоригтойгоор урагшаага тэмүүлж хэрэгжүүлээд явна гэдэг бол энэ онлын шинжилгээ ухаалаг үндсэл байхгүй юу? Манай гадны улс ч одоо бүр олон жилээр ингэ төлөвлөсөн тэр дагуу явдаг. Манайдахаар бас тэр жоохон асуудалтай байдаг гэж бид нар яг үнэ одоо тэрнтэй яг адилхан шүү дээ. Ингээд тухайн сургуультай таарсан тохирсон ийм стратеги бодлого төлөвлөгөөр хийж байгаа бол да. Зөвхөн гэхэд бол манай юу одоо шинжилгээ ухааны технологийн сургууль гэхэд энийг хэрэгжүүлсэн үедээ бид ойрын хугацаанд хамгийн гол юу бол одоо энэ Азтай одоо томоохон том сургууль орох мянган сургуулийн одоо нэг болж хүрэх энэ ч одоо их том зорилт юм байгаа шүү дээ. Тэгээд сургуулигаа одоо ч манай ах болсон бол тийм шүү дээ. Судалгаан суурилсан их сургууль болгох гэж байгаа. Энэ бол маш том зорилт. Та тодруулж судалгаан суурилсан. Одоо судалгаан суурилсан сурвал гэдэг чинь бол орчин цаг биднес шаа өөр юм шаарддаг. Өнөөдөр бид нар зөвхөн том төхөөрөмжийн хүнгээ хийгээд ингээд тохируулаад явдаг биш. Өнөөдөр тэрийг тохируулаад энэ болохгүй ахиж судалж үзээд дахиад сайжруулад тэрийг ахиж хэвшүүлээд явдаг. Өөрөө бүтээл сэтгэлгээтэй багаараа ажилдаг. Судлаад шийдвэр гаргаж чаддаг. Тэгээд тэр хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй. Ийм усал бидэнд өнөөдөр хэрэгтэй. Өнөөдөр энэ гэхгүйгээр бид хол явахгүй. Энэ цөөхөн амтай хүн бол дээрээс ийм л бүтээл сэтгэлгээтэй, ийм л одоо залуучуудаа бэлдэж, эдгээртээ их орон сэтгэлгээг нь бий болгож нийгэмд одоо төлөө өөрийнхөө сэтгэл санаагаа өгч, нийгмийн төлөө хүмүүс санаа тавьж чаддаг ийм ёс зүй бас бий болгож ажилуулах. Ийм л хүмүүс бидэнд хэрэгтэй. Энэгээр явуулна гэж байна. Энэ бүх заалтыг 5-6 зүйлээр энд ингэж тодорхой заасан учраас энийг та өөртөө сонирхвол одоо манай намайсаа шүтээсийн намын санд бэлэн гэдээ байж байгаа. Бүгд үзэж таад
би таана өрөх вэ гэдэг зарлуу зорилтууд бичигдсэн байгаа л да. Ялангуяа нэг оюутнууд мэрэгжлийн эзэмшихээс гадна нэг хувь хүний хөгжил те эргээд энэ хүн төгсөөд ажлын байран дээр гарна. Ажлын байран дээр гарна гэдэг нь тухайн ажлаа хийгээд байхаас гадна тэр хүн бол харилцаанд орно те. Тийм хүнийг бас нэг сургуулиуд бэлтгэн бэлдэж байгаа юм. Хамгийн гол асуудал энэ байгаа. Харилцааны соёл багаар ажилдаг. Тэгээ бүтээлч. Тэгээ эцсийн ажлынхаа үр дүнг нэгтгэж чаддаг. Тэгсэн мөртлөө тухайн улс орны нийгэмд одоо шаардлагатай тэр технологи саадтай байсан бүгнийг ингэж даван гарч тэр шийдвэрийг хийж чаддаг ийм л залуучууд бид нар бэлдэх хэрэгтэй. Энэ хөвчлэг барууны болон бусад судлаач ингээ нарийн ингээд үсгэд өмнөх одоо том одоо энэ судлаач зохион бүтээлчдэр дандаа бүтээлч судалгаа хийдэг гараараа юм хийдэг. Тэр дүүний би хоёр том зохион бүтээгчийг дэлхийн нийтэд илүү дандаа тэр өөртөө гараараа хийдэг бүтээдэг тийм улсууд байсан шүү дээ. Бид тийм учраас тийм хүнчлэл их бүтээлч одоо юмыг их сайн хардаг. Хөгжлийг олж хардаг. Улс орондоо шинэ хөгжлөөсөө гадна шинэ техник технологи нэвтрүүлгээ гадна инновацийг нэвтрүүлж тэнд өндөр бүтээмжтэй инновацууд бий болох. Ийм болцоо нээж өгч байгаа да. Монгол оронд хийх юм бол их байна. Бидэнд зөндөө одоо шийдэгдээгүй, судлагдаагүй ажлууд бид нэр та түрүү судалгааны төвүүд гэдээ ярьсан зүгээр эрчим хүчний сургууль дээр шинэ одоо эрчим хүч хэмнэлтийн эрчим хүчний их бүс хүрээлэн байгаа орчныг төсгээд идэх судалгааны төвүүд байсан шүү дээ. Тэр төвүүд ер нь ихээр одоо идэвхтэй юм. Ер нь бол яг хөө энэ тал дээр бас найрын хвшил ярих бол бас төр засагтай холбогдох ёстой. Төр засаг маань гэсэн эрчим хүчний хэмнэлтийн хууль гаргацсан шүү дээ. Тэгээ үүнтэйгээ уялдуулаад бид тэр хуулийг хэрэгжүүлэхэд тийм ээ үйлдвэр ажлын газарт захиргааны тулааны эрчим хүчийг хэмнэх үйл ажиллагаадаа тэр сургалтуудыг явуулах тэгээ тэрийг сайжруулах за тэгээд үүнд шаардлагатай технологиг танилцуулах хийх мөн одоо эрчим хүч хэмнэлтийн талыг яаж одоо амьдралд хэрэгжүүлэх талаас нь манай багш судлаачтай маш их оролцож судалгааны ажил хийж байна. Энэ тал дээр манай эрчим хүчний зохицуулах хороо, тэлхаан дарахтай ажил юу энэ хороовод маш сайн ажилладаг. Энийг их нэвтрүүлэхийн төлөө тэд бол одоо бүхэл бололцоогоор дайчилж бидэнтэй хамтарч улс орондоо эрчим хүчийг хэмнэлтэй ажиллах, үр ашигтай ажиллах. Энэ дээр бол янз бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулж хийгдэж байгаа л да. Боловсролын салбарт хийгдэж байгаа нэг ажил нь 6 ихтэй сургуулиуд хамтраад за мэрэгжлийн давхарт байлгана гэж яриад байгаа шүү дээ. Үүний нэг нь одоо шинжилгээ технологийн сургууль бас яг энд нэгдсэн. Одоо шинэ танай сургууль дээр таны хувьд одоо шиг энэ мэрэгжлийн давхарт байлгах нь хэр зөв зүйтэй гэж ерөн зүгээр харж байна. Одоо шинэ магадгүй Монгол Улсын сургууль сурдаг хүн одоо шүтээсээ өөр нэг багшийн хичээлд ч юм ингээд суух боломжтой гэж бас яриад байгаа шүү дээ. Яг санаа нь бол одоо бид энийг хэрэгжүүлсний дараа юм 10 жилийн дараа ч энэ бол бүр хэрэгжих төхөмтэй ойрхон болно л да. Одоо дэндүү шин сонсогдож байна л да яг. Шин байна. Дэндүү шин байна. Яагаад гэвэл суурь нь бидэнд одоо тавигдаагүй байна шүү дээ. Тэгвэл санаа нь маш зөв 2-3 мэрэгчлэгтэй нэг нөгөөдөөс гуйна гэдэг чинь өнөөдөр энэ 21-р зууны аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үед мэрэгчлэлтэн бол өндөр одоо мэдлэг аюустай хөх шаардлага л та. Учир нь юу гэхээр өнөөдөр электроник байж болно, уушаа сахилгын хангамж руу гүйж орно. Ахаад одоо цөмийн физикийн тийш яаж бас юм судалж харах хэрэг гарч болно. Нейтроны юм уу жишээлбэл одоо цөмийн эрчим хүч захилгаан станц байж болно. Хийх хүчил ингээд байна. Тэрвэл үгүйс гарах зөв энэ бол. Яг өнөөдрийн байдлаар бол эний чинь суур хараахан тавигдаа зөвхөн эдийн санаар явж ийл л та. Зөв эртээ. Энийг хийхэд бол 2-3 жил тэний чи бааз судалгаач багш эндэрч битгдэж бий болох хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэрний дараа бол энэ үйл ажиллагаа явагдана. Гэхдээ одоохондоо бол энэний зах цугаас нь бол орж ирээд энэ судлаач юу аюутнуудыг бэлдэх асуудал их тавигдж байна. Зүгээр энэ санаа бол маш зөв санаа. Ер нь бол аажимдаа бол томоохон сургууль нэг л болж хувирах байх. Хүн чинь 2-3 мэрэгжил эзэмшихийн тулд сургууль дамжиж явна гэдэг бол онлын хувьд зөв баггүй тааж. Зөв? Яг технологи орчин цагийн шинжилгээ ухааны төвшин төрийг багаараа ажилтдаг юм системд орж ирэхэд бол Японд бол ерөөсөө зайлшгүй маш олон сургууль ингэ дамжиж явдаг гэл. Тэр бол түгээмэл болцсон. Тэр бол асуудал гардгүй юм билээ нэг тийм. Зүгээр тэр суурь нь байна уу, юу байна уу? Яг тэр үндэ шаардлагатай мөржлөө өгч чадчихна энэ тэр бол тодорхой цаг хугацаа авна л да. Гэхдээ сая эдийн бол маш зөв. Энийг би 100% дэмжиж байна. Ингээсэй гэж хүсэж байна. Яагаад бол энэ мэрэгжил тусам Монголд энэ хөгжилд нэмэр болох олон сайхан залуучууд бий бол. Одоо энэ бүтээл сэтгэдэг.
Шинжилгээ ухааны технологийн их сургуулийг ингээд том зургаар нь харах юм бол одоо дэлхийн яг ийм чиглэлийн сургуулиудтай харьцуулахад манайд одоо жишээ нь яг хөгжлийнхаа юм оргил төвшөндөө хүрэхэд за тэр одоо дэлхийн сургуулиудтай ижил одоо хэмжээнд очиход бидэнд яг юу шаардлагатай байгаад байна гэж та харж байна. Тий. Ер нь дэлхийн нийтийн Японы ялгаалал, Солонгосын ялгаа, Америкийн ялгаа, Германы сургууль бүгдээр бид нар очиж уулзаад тэдний хөтөлбөрүүдийг дандаа нарийн танилцах. Манай хайрын эрчим хүчний сургуулийн нэг онцлогтой нь олон улсын магадлалд орсон Германы олон улсын ASEAN-аар тийм учраас би тэдний хөтөлбөрүүдийг маш сайн мэднэ. Японыхыг ч сайн мэднэ хөтөлбөрүүдээр. Ингээ бид батлагдсан л да. Бидэнд ганц юм дутцгаа юм бол юу вэ гэхээр тэр улсууд чинь манай санхүүжүүлэлтнийх тэр тухайн улсын сургуулийг санхүүжүүлэхдээ жишээл Япон хотор зарим 100%, зарим 80%, 75% Герман хотор 100% хотор юутай байдаг. Санхүүжилт төрөөс болгогддог. Тэгэл манай сургуулиуд тийм биш. Тийм чинь нөгөө оюутны сургалтын төлбөр дээр тогтож амьдардаг. Тэгэхээр чи тэрийг цааш нь хөгжүүлэхэд үнэхээр санхүүгийн хувьд бол бэрхшээлтэй байхгүй. Энэ бол олон улсын туршлага өөрөө тэр улс орныхаа санхүү эдийн засгийн төлөвлөгөөндөө оруулж энийг чи ингэж хийж өгч тэр олон залуучуудыг бэлддэг юм байлээ л да. Тэр санхүүгээр нь дэмжиж өгч. Санхүүг дэмжих зүйл бус асуудал Монгол ямар ч асуудал биш. Тэр л дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгвгүйгээр одоо нэг төрөөс нэг копиг авахгүй одоо ямар ч одоо төлбөр нэг дэмжлэг байдгүй шүү. Зөвхөн оюуны болон боловсролын яам гэдэг л нэр болохоос биш санхүүгийн хувьд бол ямар нэгэн дэмжлэг байдгүй шүү. Тэр зөвхөн өөртөө зохион байгуул оюутны төлөвлөлтөөр түшиглэж урагшаал хэвчээ гадны хөрөнгө оруулалт их оруулж ирж байна л та. Тэрнээс л тэн дээр л түшиглээд ажиллаж байна. Сүүлийн ганц асуултаа танаас тодруулан асуучих. Яг одоо бидний ярилцлагыг үзээд магадгүй шинжилгээ ухааны технологийн их сургуулийн эрчим хүчний сургуульд орох гэж байгаа оюутнууд байх юм бол магадгүй эцсийнх нь байх юм бол юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Яаж эзэлтэндээ хамрах вэ гэдгийг та бас нэг давчрах гэж байна. За. Их эцэг болон одоо манай эрчим хүчний шинжилгээ ухааны технологийн сургуулийн тусмаа эрчим хүчний сургууль орох гэж байгаа оюутан залуучуудаа та манай сургуульд ороорой. Биднээс манай сургуулийн нээлт хаалгууд нээлт байгаа шүү. 13 мэрэгчлэр дулааны захиргааны станц, захиргааны системийн автоматжуулалт, сэргээгдэх эрчим хүч гэх мэт 13 мэрэгчлэр бид нар оюутан асуулж авнаа. Бид 650 оюутыг асуулж авахыг хүсэл сонирхолтой байгаа энэ жилдээ. Босоо оноо бол улсын сургууль учраас 480 гэж байна. Тэгээ 80-ыг даваад ороод ирээрээ тэгвэл багш тааны бүгдийг шүлдээж авах бэлэн байна. Бүгд ороод ирэхэд. За өвтгөж аваад танад хамгийн сайн багш нар хамгийн одоо шилдэг лабораториуд дээр туршийн судалгаач ажлыг явуулж чамд хийж бүтээх тийм итгэл үнэмшлийг төрүүлэх болно. За баярлалаа танд. Үзэгчдээ бид өнөөдөр шинжилгээ ухааны технологийн их сургуулийн эрчим хүчний сургуулийн захирал доктор профессор Монгол Жалгыг урьж студидтэй та бүхэнд мэдээллийг хүргэлээ. Ингээ урилгыг хүлээн студид хүрэлцээс танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа та бүхэнд ч гэсэн талархал илэрхийлье. За үзэгчдээ бид та бүхэн зочны ярилцлагын цагаа хүргэлээ. Анхаарлаа хандуулж хамт байсан баярлалаа. Шийгэл төлөөс зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Өнөөдөр анхаарал хандуулж байгаа Орон бүрийн үзэгчтэй манай хөтөлбөр. Тэгэхээр үзэгчтэй хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна.